Сайн байцгаана уу? Дорнод аймгийн Халхуй сумаас мэдчилж байна. Намайг Ганчмаа гэдэг Халхуй сумын ерөнхий боловсролын сургууль математикийн багшаар 2 дахь жилдээ ажиллаж байна. За өнөөдөр яг одоо цаг 6:40 болж байна. За манай анги өнөөдөр өглөөний уншлагатай. Тэгээд 7 цагаас эхлэх учраас одоо танд зөвлөгөө орцгоё. За хуваарийн дагуу эхний 5 цагийн хичээлээ ороод дуслаа. Манай сургуулийн хувьд коммунитийн журмаар хичээлж өнөөдөр 3 өөр ангид 5 цагийн хичээл орсон. Тэгээ одоо татхи тухайн 5 цаг дээр хурааж авсан дэвтэр, авсан шалгалтынхаа материалыг заснаа. За энэ бол 12 дугаар ангиас авсан тест байна. Тэгээ энэ болгоны дэвтэр маань энэ байна. За сая өглөөд гараад ирсэн. Одоо төрийн банк руу явж байна. Би нөгөө сургуулийнхаа спорт залын ажлыг сэжүүлдэг. Тэгээ заалын нөгөө заалны түрээсийн мөнгийг нь хурааж аваад тэгээ тэрийг сургуулийнхаа төрийн сангийн данс руу шилжүүлдэг байгаа. Гэтэл эдгээр хүүхдүүд маань эрүүл нарийн Арвин бид нар сая бүх төрөл багцтайгаа дорнод аймаг хэрэгжиж байгаа хүүхэд ирэх нэгэн төслийн нээлтэнд оролцоод сургалтандаа хамраад гараад ирлээ. Тэгээ та нартай Халхуй сумын төв талбайг болон ер нь бол ингээд албан байгууллагууд ямар байдалтай байдаг вэ? Шин сумын нэг талханд харилцуулъя гэж бодож байна. За одоо бид нар яг Жокогийн хөшөөний урд аймаг талбайг хуудсан гэж. За бүгд нэгэн имлэг байна. За нэгэн имлэг хажуудын цагийн бүх байдлууд маань ер нь одоо нэртэй байгаа. За тэгээд шээ авах юм бол батлын өдөртлийн ордон тогтоогоо байгаа. За тэгээд энэ бол ингээд ийшээ тах юм бол энэ ингээд манаас бүгдийг хавцаад спорт зал тэгээд дотор байр байгаа. За хамгийн урд харагдаж байгаа энэ байлга бол сургууль сумын цэцэрлэг. За юу бол юм хөө. Тэгээд эндээс хамгийн сумынхаа харах талаа гоё юм байна. Яг л хөшөөх гоё харагддаг. За инстаграмаар ирсэн асуултуудад хариулъя. За эхний асуулт нь болохоор энэ хамгийн их зүйлс чадамар зүйл юу байсан бэ гинэ. За би энэ дээрээ 2 дахь жилийн жилдээ ажиллаж байна. Миний анхны ажлын гараа эндээс эхэлсэн. Тэгэхээр мэдээж суралцах зүйл, сурах зүйл бүр асар их өс учраас хэцүү зүйлүүд бүр байсан уу гэвэл байсан, байгаа юу гэвэл байгаа. Тэгээд гэхдээ ингээд өмнө нь хэцүү байсан юмнуудаа харахаар бүр хөвгтөрч юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр бас нэг тийм бүрэнхээр хэцүү байсан гэд хэлэх юм бол алга. Гэхдээ яг нэг содон зүйл гэх юм бол нөгөө жижиг газар амьдарч байгаа болохоор олон хүний нүдний өмнө амьдрах хэцүү. За яагаад заавал Халхуй сумд очсон бэ гинэ. За би өөрөө болохоор Ховд аймгийн буюу Баруун Хязгаар нутгийн. Тэгээ одоо Дорнод аймгийн буюу Зөв Хязгаар нутагт амьдарч байна. Тэгээ би өөрөө Зөв аймагт руу зөвлөж үзээгүй, наашилж хотоос үзээгүй гэж хагаад ер нь бол ажилд амьдрахаар шийдээд ирсэн. Тэгээ гол хэрэг шалтгаан бол мэдээж төслийн хөө хамтарч оролцож исэн оролцогчд маань л байсан да. За дараагийн асуулт өөрөө чи сумандаа очих дуртай газар юу вэ гинэ. Халхуй суманд очих дуртай газар гэж асууж ах шиг байна. Ер нь бол Халхуй сумын байгальд бүр үнэхээр энэ дуртай. Энэ сургуулийнхаа корпусаас гараад агаар амьсгалах тэр үе үйл надад бүр үнэхээр гоё байдаг. За тэгээд яг онцлоод хэлэх юм бол Халхуйгийн хүүгэнд очиж суух гоё. Яг голын урсгалыг ч сонсон, модны найгаж байгаа чимээгч сонсон. За Халхуй суманд хаана амьдардаг вэ? Амьдрах байрных нь ер нь давуу сул тал юу вэ гинэ. За би болохоор Халхуй сумын сурагч сургуулийн сурагчдын дотор байрны 3 давхурт амьдардаг. Энэ бол гаднаас ирсэн багш нар тэнд амьдардаг байгаа. Тэгээд мэдээж давуу тал нь бид нэр гэрээсээ сургууль орж төгж ирэхгүй ямар нэгэн машин тэргээр явахгүй юм бол нэг 3 минутанд алхаад ороод ирчдэг. Энэ өөрөө цагийг ч хэмнэн өглөөг өөртөө зарцуулах цаг хугацаач гаргаж өгдөг. Энэ бол маш том давуу тал. За дараагийн асуулт болохоор сурагчдаасаа сонсч байсан хамгийн гоё үг нэ. Тэг би нөгөө багш байхын хамгийн гоёнч дээр сайханч дээр ер нь бол хүүхдэл гэж боддог. Хүүхдүүдтэй ажиллах яг тэднээс сонсож байгаа үг гаргаж байгаа үйлдэл маань ер нь үйлдэлүүд нь ер нь тийг санагддаг. Тэгээд би энэ лэрээ нөгөө 6 дугаар анги удирдах авсан одоо 7 дугаар анги. Тэгээ ангийнхнаасаа нөгөө хамгийн гоё анги удирдсан багш гэдэг үг сонсч ийсэн маань л илүү сэтгэлдээ орхон бай та. Миний ажлын нэг өдрийн хүү дуусч байна. Тэгээд өдөр болгон нөгөө өөр ангиудад өөр цагуудаар хичээл ордог болохоор өдөр болгоны төлөвлөгөө өөр байдаг.
Өнөөдрийн хувьд надтай хамт байсанд баярлалаа. Баяртай.